За 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өдийг хүргэе. Та бүгд өнөөдөр нэг альткойны талаар ярина. Нилээн өсөлттэй байж байгаа сая 10-ны өдөр унсан. Энэ Launchpad гэдэг энэ биржүүд бол тухайн төсөл болон компанитай хамтарч ажиллаад IO гаргадаг болсон байгаа. Энэ Initial Exchange Offer гэдэг биржүүдийн зарлалын самбар дээр тухайн төсөл нь өөрөөхөө бизнес саналыг тавиад тодорхой хэмжээгээр сурталчлаад ингээд биржтэй хамтарч ашиг хийдэг өөрөөхөө крипто валютын үнцний нэмдэг юм байна. За нодлон 18 онд бол Binance бирж дээр яг энэ Launchpad дээр эхнийх нь бол жоохон амжилтгүй байсан. BitTorrent-ээс хойш нэлээд сайн амжилттай явж байгаа. Ингээд Fedseller, Matic, Harmony, Elrond, Wink, Perlin, Band, Protocol, Kava, Tro гэх хамгийн сүүлийнх нь Tro яваа. За өнөөдөр бид энэ Matic-ийн талаар ярина. За энэ Matic одоо ямар ханштай Binance дээр харъя. USDT Matic. За энэ Matic. За энэ үнэлтийн талаар бид ярих гэдэг байгаа. Энэ үнэлтийн талаар. За энийг биднээс Trading View дээр харуул нэлээ гайгүй том харагдах байх. За энэ зурглыг биднээс ингээд буцаж орж ирнэ. За энэ зурган дээр Binance-ийн зурган дээр ярихаас өмнө бүгдээрээ Matic-ийн төслийн талаар ярилцъя. За энэ рүү ингээд дараад тодорхой мэдээллүүдийг харъя. За энэ 4 сард энэ IO явуулсан. Одоо бол ингээд явагдсан бирж дээр гараад зарагдаж байгаа гэсэн үг. За Matic-ийн нийт тоошгнууд 10 тэрбум байгаа. Эний 32.3 нь болох дээр зах зээл рүү гаргасан. Нийтэд санд болгосон 0.263 доллартай тэнцвэр гарсан байна. Энэ Launchpad-аар бол тэрбум 900 саяыг гаргасан. Нийт токеныхоо 19% байна. За энэ тодорхой хэмжээний одоо токеныг гаргахтаа энэ үр хөврөл буюу бүр IO гаргахаас өмнө бусдад ингээд хуваараа худалддаг ч юм уу санал болгодог байгаа. За энд бол 1.7% гаргасан байна. Одоо хоорондоо нийтэд биш private арилжаа хийсэн байна энэ токеныхоо. За энэ private-ийнхаа 50% нь болохоор нэг сар төгссөн байгаа. Үлдсэн 50% нь болохоор 7 сарын дараа төгжээг тайлах юм нөхцөлтөө ирээд зарсан байгаа. Одоо үр хөврөл гэдэг юм уу баг IO гарахаас өмнө бол 2.9% бол бүр дүүрэн тэгтээ 0.79 доллараар өгсөн байна. Энэ бас яг дээдлийн нөхцөлийг бас давтцсан. За энэ дээр харахад арай ойлгомжтой. За экосистем хөгжүүлэлтэнд бол энэ 10 тэрбумынхаа 23.3-ыг авч үлдчихэж байгаа. Энэ Matic Foundation дээр 22% байгаа. Энэ Foundation гэхэлэр энэ төсөлд оролцож байгаа янз бүрийн IT компани, олон сурчлагын компани ч юм уу, бирж юм уу тодорхой хэмжээний ийм сан үсгэдэг. Ийм жоохон хонлогдсон зарчимтай байгаа. За Launchpad-аар 19% буюу тэрбум 900 саяыг 0.26-аар зарсан байсан. Энэ багт нь 16% байна. За энэ бас staking rewards гэдэг нь баг муу яг ажиллаж байгаа хүмүүсийн гарт нь тодорхой энэ төсөлтөд холбоотой хүмүүст бас 12%, зөвлөхүүд 4%. За энэ үр хөврөлийнх нь үед буюу анхдагч 00 хиттэй байлаа. Тийм 0.4-тэй 79-тэй хот нь 2% өгсөн байна. За энэ private sale нь болохоор 263-аар ингээд зарсан байна. 1.7. Тэгэхээр биднээс одоо энэ ханш яагаад ингээд огцом унуу гэдэг асуудлыг биднээс гаргаж тавих гэнэ л да. Эндээс юу н одоо хэн зарчив нийлүүлэлт хийчихв гэдэг том асуудал гарч ирж байгаа. За энэ хавар одоо энэ 4-5 сард ингээд IO буюу энэ биржийн зоосны анхдагч санал гарсны дараа ингээд өссөн байна. Хэдэн хувь өсч бүгдээр энэ дээр хэмжээгээр үзье. За нэг энэ дээдлийн үнэ. За эндээс аваа энэ өссөн дунджаар нэг
хэдэн өссөн мэт харагдах байх. За энэ дээдл дээр 1198% өссөн байна. Нэг өсөндөө би энд одоо үр хөвөрлийнх нь үе ч юм уу айсвал зүгээр IE-д нь ороход нь $1000 хийсэн бол $11,000 болчихно гэсэн үг. За ингээд буцаад өсөлт явагдахтаа энэ дээр нэг 1 2 3 4 5 6 ингээд нэг 10-аад хоног 7 9 хоног өсөөд буцаад ингээд унсан байдаг. Унахтаа энд уналт явагдсан эргээд одоо 4 хоног ингээд унсан байгаа энэ хүртэл. Гэтэл энэ саяны өсөлт энэ 11 сарын 23-наас хойш өсөхдөө 14 хоног өсчөөд уналт нь болохоор ерөөсөө нэг хэдхэн цагийн дотор унтсан. За энэ юу харагдаад байна гэхээр энэ Matic буюу энэ альткойн бол харьцангуй тийм хүрэх чадваргүй тийм альткойн байгаа. Гэтэл яагаад ингэж унуу гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ дундаас биднээс одоо яг тэр багийн одоо юу гэдгийг хин зарвал гэдэг байна л да эндээс 1% энэ чинь 100 сая Matic болно. Тэгээд унахтаа хэдэн хувьсан байна бүгдээр бас хэмжээ. За ингээд 10-ны өдөр огцон үйлдэл хийсэн доошоо 72 3% унсан байна. 73% унсан байна. За энэ дэс ямар одоо маргаан гарч байгаа гэхээр энэ Foundation Matic Foundation бол CZ Binance биржийн одоо захирал мэдээж Binance биржинийг анх 4 сард гарахтаа тодорхой хэмжээний гэрээ хилцэл 8 хийсэн байгаа. Тодорхой хувь нь авсан ч байдаг. За одоо энийг үзүүлээ ямар маргаан явагдаад байгаа. За яг Matic-ийн өөрийнх нь Twitter дээр болохоор энэ токны хөдөлгөөнүүд яагаад ингэж байгаа нь биднээсийг гэж байгаа юм юу бол мэдээллийг үгүйсгэсэн утгатай биднээс нэг 248 сая токен одоо Binance руу шилжүүлсэн гэдэг энэ CZ-гийн мэдээллийг тавиад ингээд тайлбар хийсэн байгаа. За бүгд энэ Matic-ийг ингээд нийлүүлэлт хийгээд зарсан хүмүүсийн ямар стратеги хэрэглэснийг ингээд жоохон ярих гэдэг оролдоод үзье. За одоо энэ өсөлтийн шуумууд одоо бидэнд хэрэггүй. Тэмцээрээс устгачээ. За энэ дээр ингээд аваад үзье. За энэ сүүлийн энэ өсөлтөн дээр нэ хэдүүлээ. За нэг өдөр биш хань шуумлалтыг ярьж байгаа. Гэтэл бол энэ дээр хөрөнгө оруулагч нар яг өөрсдөө тодорхой хэмжээгээр хань хагалттаа өссөн гэд унгаад зарах боловч ингэж нөлөөлөх хүч одоо маш их хэмжээгээр ингэж нийлүүлэлт хийх боломжгүй. За тэрийг нь биднээс энэ дээрээс юун дээрээс харж байгаа нь энэ хүний одоо Twitter дээрээс харж болно. За ингэж битсэн байгаа. Ингээд тайлбарыг хийгээд. За Matic-ийн энэ дээр бол энэ блогер руу н оруул нэлээд сонирхолтой тийм мэдээлэлүүд бас байдаг. За ингээд Foundation юу энэ сангаан токенгуудын хөдөлгөөнийг энд тайлбарсан байгаа. За энэ нөгөө түрүүний CZ-гийн тайлбар байж гэн доошоо ингээд нэлээд дэлгэрэнгүй яг 10-даа тайлбарсан байна. Ер нь бол энэ Binance бирж рүү нэг 2.7%-ийг нийт эргэлтэнд байгаа одоо Matic токноос шилжүүлсэн гэдэг ингээд тайлбар тавьсан баг жишээтэй 380-ад сая токен шилжүүлсэн юм шиг ингээд ярьсан байдаг. За энэ Samuel гэж хүн болохоор эхлээд 15%-ийг шилжүүлсэн буюу тэрбум 495 сая Matic шилжүүлсэн гэдэг ингээд битсэн боловч энэ алдаа гаргасан ингээд сүүлд нь засаад 3%-ийг шилжүүлсэн маань 381 сая 900 мянган Matic шилжүүлсэн гэдэг энэ өөрөөхөө блог дээр одоо бичсэн тайлбар бичсэн байгаа. За энэ хүн болохоор тэрбум 495 сая 322 мянга шээ
50 хоногийн дотор шилжүүлсэн. Ерөнхийдөө 290 сая Matic шилжүүлсэн гэдэг энийг ингээд бас гаргацсан. За энэ за Etherscan дээр Matic-ийнхаа арай дэлгэрэнгүй 10 тэрбум токеныхоо задлж бүгдээрээ харъя. Ингээд 10 тэрбум гэж байна. 3130 хаягн дээр ингээд хуваарлагдсан байна. Хуваарлагдсан нь бол тэрбум 900 сая гэж байгаа шүү дээ. За энэ эзэмшигч дансан дээр эзэмшигч хүмүүс нь ингээд гараад ирчих. 55% энэ Matic дансан дээр, Binance дансан дээр нэг тэрбум 860 сая гэдэг 18%. Тэр ерөнхийдөө мянгад хүн эзэмшиж байна. За энэ мэдээллийг харъя. 4 сарын 25-нд ингээд IEO гарсан. Энтгэг улсын одоо энэ төсөл нийт одоо зах зээл дээр 2,549 сая байгаа гэдэг ингээд зах зээлийн үнэлгээгээр ингээд бичсэн байна. За энэ Binance дээр одоо бараг 18.6 энэ 22% шахуу байгаа. Foundation болохоор тэр нэг 15% гэсэн 3% гэсэн энэ Binance дээр бол ингээд тодорхой хэмжээний токен шилжүүлсэн гэсэн юм мэдээлэл байдаг. За эндээс харахад бол яг энэ тэр төсөл оролцсон баг болон зөвлөх юм уу ямар хүмүүсний нийлүүлэлт хийж зарсан тодорхойгүй. Багийн гишүүдийг бол энэ CC бол хамааралгүй энэ хөрөнгө оруулагч нар зарсан гэдэг ингээд ярьж байгаа боловч манай клубын шинжилгээгээр бол энэ тодорхой хэмжээний ханшны тоглолт хийсэн болж таарж байгаа. Matic-ийн ханшийг өсгөөд унгах. Энэ дээр бол тэр foundation team бол өөрсдөө баталчлаа. Бид бол өөрсдөө ингээд шилжүүлээгөө гарээгөөгээд ингээд баталсан. CZ ч гэсэн өөрөө зөвшөөрсөн байгаа шүү дээ. За энэ CZ ингээд өөрөө зөвшөөрсөн. Тэгээд энэ манай баг энэ өөрчлөлт орсон талаас судалж байна. Ямар очтойг ингээд олно гэсэн юм ерөнхий мэдээлэл хийсэн байгаа. Гэвч яг энэ ханшны тоглолт явагдаад тодорхой хэмжээгээр ингээд өөрчлөгдөд өсөөд унсан байна. За тэгэхээр ямар ч хувилбараар аваад үзсэн энэ их зурстай Matic-тай хүмүүс бол энэ ханшаар тоглолт хийж байгаа гэсэн үг. Яг энэ Matic-ийг дагаад тэр seller алгоранд fetch хэднээс бол өссөн. Одоогор бол уналттай байж байгаа. Энэ дээр юу харагдаж байна гэхээр энэ 4 сард бол ингээд ханшийг өсгөхдөө нэг 10 тоног өсгөөд буцаад нийлүүлэлт хийгээд унсан байна. За энэ бол мэдээж FOMO буюу fear of missing out буюу боломжийг алдлаа гэдэг айдсаас болоод ингээд хүмүүс авсан байх боломжтой. Тэгээд ингээд ханш буцаад унж байгаа. Энэ дээр ингээд жигд ингээд удаан хугацаагаар унсан байж тээ 7 сар. Энэ бол яг зах зээлийн юм явуулж байгаа. Энэ дээр бол яг тоглолт бол орж ирсэн гэж биднээс үзэж байгаа. 10 хоног өсгөөд буцаад унсан. За энэ дээр баг нь хин нэг нь энэ дээр ашиг хийхин тулд 0.07-оор авсан, үр хөвгүүдийнх нь үед авсан хүмүүс 0.02-оор зарсан ч ашигтай байгаа шүү дээ. Бараг $1000 авсан хүн бол $11,000 болгож байна. За энэ хэмжээг нь одоо ямар хэмжээтэй байгаа. За ингээд харъя бүгд хэмжээг нь. За мэдээж ихний нөхцөлтөн дээр нэлээх зарагдсан байна. Доош ингээд унгасан. Энэ бол ханшны тоглолт явуулж байна. За энэ хэсэг жоохон өсгөд бол 0.01-ээс за нэг 0.16 юу 60% өсгөд бол энэ тоглолт явуулж байна гэсэн. Биднээсээ харж байгаагаар ерөнхий энэ их зоостой хүмүүс бол дунджаар нэг энэ 0.01 дээр зарсан байх магадлалтай. Тэгсэн ч гэсэн энэ бол ашиг бол их өндөр байгаа шүү дээ. За энэ бүр 0.03 энэ 0.026-аас ийшээ нэг дундчлаад 0.015 13 дээр авчирлаа гэхэд 4 дахин мөнгө өссөн гэсэн үг. За ингээд 4 ч юм уу 10 дахин өсгөөд мөнгө унагцсан. Тэгээд ингээд нэг 4 сараас нэг 7 сарын дараа ингээд дахиад тоглолт хийгээд зарж штэ. Энэ бол ашигтай бизнес. Matic-ийн тоонуудыг харъя. За Matic гэдэг. За энэ
хамгийн дээд үн хэдтэй байна. Одоо юу вэ гэдэг ингээд харъя. За ингээд 10 тэрбум бүх цаг хугацааны хамгийн өндөр ханшин 0.45 дээр ирсэн байна. Хамгийн бага 0.03. За 5 сарын 9-нд. За ийм ханшаар юм уу үр хөврөлтөнд байхад нь авсан хүмүүс эсвэл 0.2 тоо хүмүүсийн 0.4-өөр зархад бол ашигтай шүү дээ. Ийм байна. Ер нь Binance Beach дээр гарч байгаа лаунчпадууд нэлээд амжилттай явагддаг. Цуглаа оролцуулж зардаг хямдхан тийм ээ. Орц хүмүүсээс шүүлтүүрээр тодорхой хэмжээний хүмүүсийн цуглаад юм зардаг юм аргачлалд орсон байгаа. За юун дээр харъя. Coin market дээр энэ 2 цаг дээр ярьчих лөө. За энэ дээр арай дэлгэрэнгүй ярихад их хайтайхан харагдчихэв. За ингээд 23-наас хойш ингээд энэ их матиктай хүмүүс ингээд өсгсөн байгаа. Өсгөөл унгаал 25 жоохон үлдтэй байсан байна. Ингээд буцаагаад өсгөөд барыг өдөр болгон өсгөөд унгаад ирсэн. За ингээд 28-нд өсгөөд буцаад унсан байгаа. За 29-нд ингээд өсгөөд буцаад унсан гэдэг 11 хоног өсөлт хөндлөлттэй. Ерөнхийдөө ингээд жигт өсөлттэй явуулж хагаад 9-ндөө ингээд доош унгасан. Энэ тэг ингээд хэдхэн цагийн дотор ингээд унгаж байгаа. Энийг бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулагч нар ч юм уу их хэмжээгээр нийлүүлэлт хийж чадахгүй. Тэгэхээр тэр фундейшн юм уу баг тодорхой хэмжээний матик ихтэй хүмүүсийн дампыг явуулсан байгаа. Ер нь тоглолт хийгээд ашиг хийсэн гэсэн. 0.04 тэгтээ 7-гоор авсан хүмүүс бол тэнд эхний өсөлтөн дээр ашиг хийсэн байх магадaltaй. Энэ дээр ашиг хийсэн байх магадaltaй. Цаг хугацааны хувьд бол тэр private token авсан хүмүүс бол ингээд 7 сарын дараа 50% суллах боломжтой гэхээр CC юм уу Чинхэн Чао Binance Beach-ийн ханшиг хөдөлгсөн байж магадгүй. Шинэ жилийн өмнө тодорхой хэмжээний матикийг зараад мөнгө олгоод тоглолт хийж байна гэсэн үг энэ дээр. За энэ тоглолтод биднээс оролцоод ингээд авсан хүмүүс бол ингээд ийм их хэмжээгээр мөнгө өсгөх боломжтой. За энийг мэдрээд ханш хунлаа 10-нд биднээс хараад энэ 0.1-тэй авсан бол өнөөдөр ямар ханшаар зарах боломжтой гэдээ бас үзье л да. Яг улааны үзүүрээс нь авахгүй, сүүдрээс нь авахгүй гэдэг шээ. Дундчаар тэ энэ хоёрын дундаж. За энэ интервалын дундч нь ингээд аваад үзье. За энэ дээр өрсөөд за ингийн бол 50% мөнгө өсөх нь байна. 0.21 дээр. За энэ дээр нэг за энэ хавьд 0.1-тэй 25%. За энэ дээр зарлаа гэхэд нэг 14%. Ямар ч байсан биднээс 15-аас 50% ашигтай мөнгө зарах юм боломжтой байна. Энэ бүх мэдээллийг биднээс та бүгдийг айлгах зорилгоор хийгээгүй. Ерөнхийдөө крипто валютын зах зээл арилжаа биирж яаж ажилтны ямар уур амьсгалтай байдгийг гэдэг ойлголт өгөхийн тулд хийж байгаа шүү. Энийг маш зөвөр ойлгоорой. За тэгээд мэдээж ашиг алдагдлал хийхэд бол том эрсдэл байгаа. Том эрсдлээд авч чадвал том ашиг хийн. Яг тэр хэмжээгээр бас таны сэтгэл зүгээс шалтгаалаад энэ ашгийг хийх үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас энэ мэдээллийг та бүгд ингээд өөрсдөө хараад дүгнэлт хийгээрэй. За нөгөө нэг нь болохоор яг энэ крипто валют гэхлээр хүмүүс биткойн гэж ойлгоод байдаг. Биткойн, эфирм. За биткойн дээр нь ярив. Биткойн дээр бол яг ингэж дамп хийх ингээд богинохон хугацаанд маш их хэмжээгээр нийлүүлэлт хийгээд унгах бол одоо баг боломжгүй. Ягаад гэвэл энэ биткойн бол анх үүсээд 10 жил болчлоо. Хүмүүсийн гар дээр харьцангуй тарж байршлагдсан тодорхой хэмжээний бүлэг хүн ч юм уу юм баг компаниудад хуваарлагддаг учраас ингэж айхтар дардагд орох, пампд оруулах юм боломжгүй. За яг хөө энэ дээр бол эхнийх дээр нь бол нөгөө түрүүн биднээс ярьсан тодорхой хэмжээний хүмүүс одоо FOMO үүсээд fear of missing out буюу энэ
олдсон боломжийг ашиглахаасаа алдах гэж ингээд айгаад ингээд авах боломжтой. Юу магадaltaгаар өссөн бол анх аяагаар энэ дээр бол зайлшгүй тоглолт ороод тодорхой хэмжээний хүмүүс энэ дээр мөнгө хийсэн гэдэг юм дүгнэлтэнд төрж байна. Биткойныг бол одоохондоо их боломжгүй. Ripple-ийг бол бас хүмүүс асууж байсан. Ripple дээр бол энэ банкнуудын консорциум Ripple-ийг маш их нэр төртөө олон жил маллаж ингээд зах зээлд оруулсан учраас бас ингээд хамаагүй pump dump хийх юм бол энэ Ripple-ийн өөрийнх нь арилжаа нэр төрт зөргөөр нөлөөлөх учраас энэ том криптовалютуудын pump dump хийх шаардлагагүй боломжгүй болов гэж үзэж байна. Бид криптовалютын зах зээлийн талаар сүүлийн үеийн мэдээг хурдан шуурхай хүргэхийн тулд хэд хэдэн сошиал сувгуудыг ашиглаж байгаа. За энэ видео бичлэгээ бол өөрсдийн Happy 24 клуб гэсэн YouTube дээр тавьж байгаа. Та бүгд тэгээд энэ мэдээллийг цаг алдалгүй авъя гэвэл манай энэ Happy 24 клубын YouTube дээр subscribe хийгээд хонхон дээр дараарай. Мөн цаашаа бусдад шеэрлж мэдэгдэж болно. За анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.